За сайн байцгаана уу? Өнөөдрийн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. За намайг бол Наран Цэцэг гэдэг. За би та бүхэнд өнөөдөр хашлын талаар ярилцахаар зөвлөгөө бас өгөх талаар ярилцах гэж байна. За тэгэхээр хашил гэж юу юм бэ? Хүмүүс бид яагаад энэ хаврын уйлрал эхлэхээр тэ уйлрлын эсвэл одоо ямар нэгэн тоос, шорооны эсвэл ургамлын хашилтай болд юм бэ? Тэгэхээр хашил гэдэг өвчин бол ер нь бид нар гадны ямар нэгэн биетийг нэлээд их хүчтэй одоо мэдрэг байдлаар хүлээж авах хариу урвал байдаг. Тэгэхээр хашил гэдэг чинь янз бүрийн юмнаас хашил өгдөг. Тоос, шороо байж болдог. Зарим тохиолдолд бол идж байгаа хоол хүнснээсээ байж болдог. Химийн бодис ууд байж болдог. Тэрнээс гадна хамгийн одоо хүчтэй дээрээс нь нэлээд тийм эмгэг байдлаар өгдөг хашлууд бол бид нар өөрөө өөрсдийнхээ биеийг гадны биет мэтээр ойлгож тэрний эсрэг хариу үйлдэл үзүүлдэг ийм одоо хүний хариу үзүүлж байгаа энэ байдлыг л бид нар гадны биетэд үзүүлж байгаа хариу байдлыг л ер нь хашлын урвал гэж ярьдаг. Тэгэхээр хашил гэдэг өвчин маань болохоор зэрэг ер нь биднэрт хоёр байдлаар үүсдэг. Нэгдүгээрт нь болохоор зэрэг одоо экзогенний буюу гадаад хүчин зүйлийн үүдэлтэй, нөгөөх нь эндогенний буюу дотоод хүчин зүйлийн үүдэлтэйгээр бол хашил биднэрт үүсдэг байна. За гадны хүчин зүйл гэхэлэр бидний биед гаднаас орж ирж байгаа ямар нэгэн одоо бодисын нөлөөний эсрэг хариу үйлдэл үзүүлж байгаа. Дотоод гэхэлэр бидний биед үүсэж байгаа эсвэл бидний биед гаднаас орж ирж байгаа хоол хүнстэй юм уу эсвэл одоо хамар амьсгалаар орж ирж байгаа ямар нэгэн тийм одоо хүчтэй үнэрт ч юм уу өгж байгаа хариу урвалыг бодлоо бид нар одоо дотоод хашлын урвал гэж нэрлэдэг. За тэгэхээр гадаад хүчин зүйлс гэлээ те гадаад хүчин зүйлс гэдэг дотроос одоо хоолнд орж байгаа. За яг яагаад энэ хоол ундны хүчин зүйлээс шалтгаалаад бид хашилтай болж байна вэ? За тэгэхээр ер нь бол хашлын өвчин үүсэж байгаа шалтгааныг болохоор зэрэг одоо ч гэсэн бас сайн тайлбарлаж чадаагүй байгаа. Гэхдээ хүний биед гаднаас орж ирж байгаа ямар нэгэн одоо бодисын ч юм уу эсвэл гадны биетийн эсрэг бид нар бол тодорхой хэмжээний тэрнийг таниад тэрийг устгах эсвэл одоо өөрийн болгох тэр үйл ажиллагааг явуулдаг медиаторууд гэж байдаг. Тэр гадны биетийг таньж авдаг. Тэр медиаторууд нь болохоор зэрэг одоо тодорхой тийм ферментүүд байдаг. Зарим одоо тодорхой жишээ нь гистамин, серотонин гэсэн тэд нар маань яадаг вэхээр гадны биетийг ороод ирэхлээр зэрэг таних тулд маш их хэмжээгээр ялгарч эхэлдэг. Тэгээ тэрнийгээ болохоор зэрэг одоо бидний биед хэрвээ хэрэггүй зүйлс байх юм бол устгаад байхгүй болгож явахад зарим тохиолдолд болохоор тэрнийг өөрийн одоо бүтээгдэхүүн одоо надад хэрэгтэй байсан ч гэсэн тэрийг устгах зорилгоор асар их хэмжээгээр ингэж ялгараад тэрний эргэж одоо үзүүлж байгаа хариу үйлдэл маань маш их хүчтэй илэрхийг л бид нар хашил гадаад одоо хашил гэж хэлээд байгаа. Дотоод хашил гэхээр зэрэг бас яг адилхан. Бидний дотор үүсэж байгаа ямар нэгэн бодисын эсрэг ч юм уу эсвэл ямар нэгэн одоо эсийн эсрэг ч юм уу энэ урвал бас давхар явагдаж иж болдог. Хашлын тэгэхээр урвал маань өөрөө бол одоо хэд хэдэн үе шатаар явагддаг. Маш хурц хэлбэртэй явагдах. За арай дунд одоо юутаагаар явагдах. Урвал одоо дунд хэлбэрээр явагдах. Хөнгөн хэлбэрээр явагдах гэж бол байдаг. Энэ дотор хамгийн аюултай нь болоод ирэхлээр зэрэг маш одоо хурц хэлбэрээр явагддаг тийм хашлын урвалууд байдаг. Тэр маань болохоор зэрэг хүмүүсийн амьсгал боогдох эсвэл одоо ихэнхдээ ер нь амьсгал боогдох хэлбэрээр хүмүүс маань анафилаксийн шокод ордог. Тэр маань болохоор эмнээс болж гэнэ үү эсвэл гадны ямар нэгэн тоос шорооноос болж гэнэ үү эсвэл ямар нэгэн одоо болох бүтггүй бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотой байна уу? Тэр хүнд илэрж байгаа байдал маань тэр медиаторууд тэрний хэр их хүчтэй мэдэрч гэн гэдгээсээ болоод ийм хэлбэрүүдээр явагддаг байна. За сүүлийн үед болохоор зэрэг хашлын одоо өвчлөл бол маш их өндөр болсон. Тэгэхээр зэрэг энийг юу гэж тайлбарлаж яах гэхээр зэрэг ер нь бидний биед орж ирж байгаа ямар нэгэн одоо гадны биетийг хамгийн эхлээд хүлээж авдаг юу одоо тийм мэдрэхүйн эрхтнүүд байх нь ш. Нэгдүгээрт нь бол бид нар амьсгалаар. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар энэ уушиг болоод энэ цагаан мөгөрсөн хоолойд тэрний мэдэрдэг тийм медиатор эсүүд байдаг байна. За дараагийнх нь болохоор арьсан дээр байна тий. Арьс бол тэгэхээр зэрэг бидний хүрэлцгүйгээр ямар нэгэн одоо бодис юм уу ямар нэг юмтай хүрэлцгээд тэрнийг асар одоо тийм их мэдрэмтгийгээр хүлээж авах бас медиаторууд байдаг. Гурав дахь нь болоод ирэхлээр зэрэг бидний хоол боловсруулах систем байдаг. Тэгэхээр хоол боловсруулах системээр орж ирж байгаа тэр янз бүрийн одоо хүнсний бүтээгдэхүүн бусад одоо хоол тэжээлийн зүйл дотор маань надад одоо харшил надад тохирохгүй тэр бидний одоо харшлын медиаторуудыг сэдрээдэг
тийм хүнсний бүтээгдэхүүнүүд бас байх нь байна. Ямар нэгэн бодисол байх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрний хариу үйлдэл үзүүлж байгаа маань болохоор бас харшлын уруулаар ингэж илэрж гин гэсэн. Тэгэхээр бидний харшил үүсгээд энэ одоо сүүлийн үед харшлын энэ өвчлөл ихсээд байгааг энийг шалтгааныг болохоор зэрэг бас D витамины дутагдaltaй холбож үзэж байгаа. Тэгэхээр D витамин гэдэг маань ер нь бол бидний одоо ашигт дээр одоо өмнөх бидний ярилцлага дээр гарч ирсэн бидний бүдүүн гэзэнд байдаг ашигтай бактериудтай маш их холбоотой байдаг. Тэгэхээр хэрвээ бидний биеийн дэх ашигтай бактерийн тоо цөөрөөд юм уу хэрвээ тэр ашигтай бактериудын аль нэг тип нь ингээд устдаад үгүй ингээ болоод ах юм бол гаднаас орж ирж байгаа хоолт хичээлээ бид нар дандаа хагас задралын бүтээгдэхүүн болгож бүрэн задлж чаддаггүй байна. Энэ маань эргээд яадгүй гэхээр биднэрт дотоод одоо эндогенний харшил үүсгэрч болоод явцдаг байна. Тэгэхээр зэрэг бидний одоо өөр хүүхэд ч юм уу одоо ихээс төрж байгаа хүүхдүүдэд төрөлхийн одоо тэр ямар нэгэн бодисонд ч юм уу хоолт хичээлд ч юм уу харшил үүсдэг тийм бүр удамшлын байдал бий болчдөг. Энийг л бид нар болохоор дотоод харшил одоо үүсгэгчтэй ийм хүүхдүүд байна гэж үзэж байгаа байхгүй. Тэр нь болохоор арсны хэлбрээр илэрж болно. Эсвэл одоо бронхийн астм гэж ярьдаг те. Ийм дуурсан хоолойн агших өвчтөй төрсөн бүр төрөлхийн тийм хүүхдүүд одоо гарч штэ те. Тийм өвчтөй хүүхдүүд төрж иж болох нь байна. Тэгэхээр бидний энэ харшлын өвчний бас нэг их сурвалж нь юу болоод байна гэхлээр зэрэг бас дахиад бүдүүн гэдсний эрүүл ахуй маань байна шүү дээ. За нөгөө харшлын эмчнэр харшилтай хүмүүст юу зөвлөдөг вэ гэхээр хоолндоо маш сайн хяналт тавьж зөвлөдөг шүү дээ. За тэгэхээр таны түрүү хэлсэнчлэн одоо энэ харшлын медиаторуудыг өдөөж байгаа хоол хүнсэнд ямар хоол хүнс урд юм болов? Бид нар одоо харшилтай хүмүүс маань яг ямар хоол хүнсийг идэхээс одоо татгалзах хэрэгтэй юм болов? Харшлаа одоо илүү сэтрэх тулд. Тэгэхээр ер нь одоо нэг ийм юм байдгийн. Бидний одоо бид нар ч өөрсдөө одоо нийгмийн харилцаанд орж идэг. Тэгэхээр зэрэг биднэрт тэр стресс, нийгмийн стресс гэж юм бол баян ингэж үүсэж идэг. Тэгэхээр хүний тэр биед хүнд одоо стресс нөлөө ингээд стресс байдал нөлөөлөхөд тэрний эсрэг одоо кортизол гэж даавар ялгарч яадаг байна. Кортизол даавар цуснд ихсэж яхад гидсэн дотор одоо харшлын медиаторууд ялангуяа гистамины хэмжээ бол өндөр болж идэг. Тэгэхээр их стресстэй хүмүүс харшил өгөх нь их гэсэн үг болж байгаа биз. Тэгэхээр тэр гистамин бидний бүдүүн гэдс, нарийн гэдсэнд ингээд үүсээд ирэхлээр зэрэг бид нар одоо гаднаас орж ирж байгаа ямар нэгэн хоолыг гистамин энэ бол надад хортой бүтээгдэхүүн байна гэд тэрнийг устгахын тулд асар их хэмжээгээр ялгарч эхэлэх нь шүү дээ. Тэгэхээр бидний ер нь харшилтай болоод байгаа юм бас нэг том шалтгаан маань тэгэхээр юу байх нь вэ? Стресст байдал байх нь шүү дээ. За тэгэхээр тэр харшил өгöd байгаа тэр хоол хүнс юу ч байж болно. Ер нь бол хүний биед одоо хоол хүнсийг их шимт хижээл сайн өгдөг хоол гэж бас ярьдаг шүү дээ. Одоо монголчууд болохоор шүлтэй хоол, ялангуяа одоо хоньны махтай шүл энтер гэж ярьдаг шүү дээ. Хүнд одоо шим их өгдөг байх нь. Тэгэхээр зэрэг аль болох хүний биед хурдан шингэдэг шимт бодис ихтэй тийм хоолыг бид нар идчихвэл сайн байдаг. Гэхдээ энэ дотор ямар нэгэн бүтээгдэхүүн жишээ нь уургийн бүтээгдэхүүн байж болно. Эсвэл нүүрс цусны бүтээгдэхүүн байж болно. Нэг бол одоо хүнсний ямар нэгэн ногооноос хүн харшил өгдөг байж болно. Гэхдээ ер нь харшил өгөмдгий одоо тийм хүнсний бүтээгдэхүүнүүд гэхээр ихэнхдээ дандаа тийм улаан болоод шаргал өнгийн хүнсний бүтээгдэхүүн болвол хүнд харшил өгөх тийм одоо харшил үүсгэх нөхцөл байдлыг бий болгож идэг. Илүү их бий болгож идэг. Тэгэхээр хүн хоол хүнсэн дээр одоо ямар нэгэн харшилтай хүн байх юм бол хоол хүнсэн дээр одоо ягаан болоод шаргал өнгө орсон хүнсний бүтээгдэхүүнийг бол харьцангуй ер нь бага хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ тухайн хүнд маань яг ямар юмнаас харшил өгж ийн гэдэг бид нар идэж байгаа хоол унднаас нь сорил тавьж байгаад ч юм уу эсвэл асуумжаар ч юм уу илрүүлэх ёстой болно л доо. За тэгэхээр бас нэг шалтгаан гэвэл одоо D витамин гэж та түрүүнд дурдлаа. Тэгэхээр D витаминыг бид одоо биедээ хэрхэн оруулах хэрэгтэй юм бэ? Хоол хүнсээр оруулах хэрэгтэй юм уу? Эсвэл заавал нэмэлтээр авч явах шаардлагатай юм уу? За тэгэхээр зэрэг сүүлийн үеийн одоо энэ D витамины дутагдлаас болоод хүний биед аутоиммуны өвчлөл үүсэх магадлал их өндөр болж байна гэдэг судалгаагаар бол гаргаад ирсэн байдаг. Тэгэхээр энэ D витамин маань өөрөө болохоор зэрэг ерөөсөө дархлааны урвалыг хэвэн явагдахад оролцдог тийм витамин байт юм байна. Тэгэхээр энэ харшил гэдэг маань үндсэндээ бидний ер нь дархлааны урвал гадны биетээс өөрийгөө хамгаалах тэр урвалын арай гаж маягтай явагдаж байгаа хэлбэр нь ахна шүү дээ.
Тэгэхээр зэрэг энэ Д витамин дутагдсантай холбоотойгоор аутоиммуны өвчлөл ихсэж байна гэдэг нь болохоор зэрэг харшлын одоо арсны болоод бусад айгүй олон төрлийн ялангуяа одоо тоосны харшил, ургамлын харшил үүсэх хамгийн ихний одоо юу нь болоод байгаа, суурь нь болоод байгаа юм. Тэгээд одоо яаж юм гэхээр Д витаминыг ерөнхийдөө юунаас болоод дутагдаад байна гэдгийг ингээд судалгаа хийгээд үзэхлээр Д витамин нэгдүгээр өөрөө бол ер нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсан дор үүсдэг шүү дээ. Гэтэл бид нар бүтэн зунжингаа одоо өөрийнхөө биеийг ингээд наранд шараад явлаа гэхэд хүрэлцгүүц одоо тэр хэмжээний Д витамин бол хүний биед ер нь 4 сар л байдаг гинэ. Энийг бол одоо судалгаагаар гаргаад ирсэн юм байна. Тэгэхээр зэрэг тэрнээс бусад цагт нь бид нар хаанаас Д витамин авдаг? Хоол хүнснээс авдаг. Хоол хүнснээс авахдаа бас яг хүрэлцгүүц хэмжээгээр бид нар Д витаминыг авч чаддаггүй юм байна. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр дахиад бүдүүн гэцтэй. Дахиад бүдүүн гэцэнд амьдарч байгаа ашигтай бактериудтай. Тэгэхээр энэ Д витамин хоол хүнснээс бидний биед орж ирээ тэрийг одоо организмд ингэж хүлээж авахд бол тэр ашигтай бактериуд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэгэхээр энэ ашигтай бактериудын дутагдал хэрвээ байгаа бол биднэрт одоо өвлийн уйлрал нар багтаа үед Д витамины нийлэгжилт бол тэр хэмжээгээр багасна гэсэн үг. За тэгэхээр бид нар Д витаминыг одоо дутагдж байгаа тохиолдолд гарцаа байхгүй нэмэлтээр авахаас өөр арга байхгүй. Тэгэхээр нэмэлтээр авахдаа бид нар Д витаминыг хэр хэмжээтэй дутагдж гин гэдгийг одоо цуснд тодорхойлдог болсон шүү дээ. Тэргээр одоо тусгай томьёо гоор үзээд энэ хүнд хэдийн хэмжээний Д витаминыг ямар хугацаанд нөхөх үү гэдгийг эмчнэр зөвлөдөг болсон. Тэгэхээр энэ зөвлөгөөний дагуу Д витаминыг нөхнө гэхээс биш өөрөөсөө таамдраа бас хамаагүй хэрглэж болохгүй. Яагад гэвэл Д витамин өөрөө хэрвээ ихтэх юм бол багтснаас илүү их бас хор холбогдолтой байдаг. За тэгэхээр одоо аав ээж нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болчихдаг гэд хүмүүс маань яриад байдаг. За тэгэхээр бага насны хүүхдэд харшилтай болохоос нь хэрхэн сэргийлж болох вэ? За тэгэхээр би дахиад ашигтай бактери ярих гэдэг. Ер нь бол энэ бидний биед байдаг ашигтай бактери маань бол эмэгтэй хүнд бол бас өтрээнд байдаг. Тэгэхээр бидний ер нь бол энэ харшлын өвчин бол дандаа голдуу ихээ дагаж удамшиж идэгин ихийн талаа. Тэгэхээр зэрэг ер нь аав харшилтай байхад хүүхдүүд нь харшилтай төрөх нь бол харьцангуй их бага байдаг. Харин ээж харшилтай байх юм бол өөр хүүхэд нь харшилтай болох магадлал нь аюу өндөр байдаг. Тэгэхээр тэрний нэг шалтгаан юу гэхээр бид нар одоо ихээс ингээд төрөхдөө төрөх замын дагуу үтрээгээрээ дамжиж хүүхэд бол төрөх ёстой байдаг. Тэр одоо бидний биед байдаг ашигтай бактериуд маань эмэгтэй хүнд нэг одоо илүү байдаг газар маань болохоор үтрээ байдаг. Тэгэхээр хүүхэд ихээс төрөхдөө тэр үтрээн замаар төрөхдөө гарч байгаа амьсгалын зам юм эсвэл одоо амаараа ч юм уу тэр ашигтай бактерийг авч төрдөг. Тэгэхээр одоо жишээ нь кесарвэр төрж байгаа хүүхдүүд бол ихийнхэн тэр одоо ашигтай бактерийн үе уламжлалыг аваад төрөх боломж яах нь бага байх нь шүү дээ. Тэгэхээр илүү ийм хүүхдүүд дээр харшил үүсэх магадлал өндөр байна уу гэдгийг одоо судалж үзэж байгаа. Яагаад гэхээр зэрэг ер нь бол хүний одоо дархлын урвалыг хамгийн ихний одоо ер нь бол яг дархлын урвал ихийнхээ умаад ингээд хөгжиж яхад бол бий болж л байна. Гэхдээ тэрэн дотор болохоор зэрэг ээжийнхээ тэр одоо төрөх замаараа төрөх явцад авж байгаа энэ ашигтай бактериудын одоо удамшлан тий үр хүүхэдтэй дамжихдаа яг тэр хоол боловсруулах замаар дамжиж гэнэ үү гэдгийг бас судалж үзэх шаардлагатай байгаа байхгүй да. Тийм учраас кесарв төрж байгаа хүүхэд жишээ нь ихийнхээ одоо тэр дархлаат байдлыг авч чадахгүй бол харшлын ямар нэгэн өвчнөр өвдөх магадлал өндөр байх талтай байна. Тий. Тэгээд одоо энд юу гэж зөвлөх вэ гэхээр зэрэг энэ бол яг судалгааны явцад л одоохондоо бол ингээд судалгаа хийгдэл явж байгаа. Яг энэ бол батлагдаад байгаа юм байхгүй. Гэхдээ энэ бол байж болох магадлал нь маш өндөр. Яагаад гэвэл хорвоо ертөнц ер нь юунаас үүссэн бэлээ те? Нэг степнаас үүссэн. Бактериас баг үүссэн байхгүй да. Тэгэхээр бидний бие бол тэр чигээрээ бас бактери л гэсэн. Тэгэхээр тэр бактери бидний ер нь бол энэ дархлааны системийг яаж явуулах уу гэдэг юмыг л анх төрөх цагаас эхлээд бий болгодог. Тэгэхээр бид нар ер нь хүүхдээ эрүүл саруул одоо харшлын юутай тийм суурьтай байлгахгүй тулд юуг баримталж явах ёстой гэхлээр зэрэг нэгдүгээрт нь айгүй зөв хооллох ёстой. Хүүхдийг бүр бага наснаас нь яг одоо тэр нас тутамд тохирсон хоол хүнсийг өгдөг нэгдүгээрт нь тийм байх ёстой. Хоёрдугаарт нь хүүхдийг байгальтай илүү ойрхон байх ёстой. Ягаад гэвэл хүн хэдий ч нэ
байгальтай ойрхон байна. Төдий чинээ олон бактерийг, олон бодисыг таньж авч өөртөө энэ бол ийм бодис, тэрэндээ би дасан зохицсон. Энэ тийм бодис, тэрэнд миний организм дасан зохицож явах хэрэгтэй байдаг. Гэтэл бага наснаас нь ахуулаад бүх юмыг ингээд одоо цэвэршүүлээд, цэвэрхэн байлгаад ингээд лах юм бол миний бие аюу олон юмыг танихгүйгээр өснө. Дараа нь гинт ямар нэгэн одоо гадны биед ороод ирэхэд тэрийг бид одоо организм юу гэж үздэг вэ гэхээр энэ бол одоо тийм миний биед маш хортой бүтээгдэхүүн ороод ирлээ ч гэдэг юм уу, тэр утгаараа харшлын урал маань тэрний эсрэг маш хүчтэй явагддаг байх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг хүн ер нь эрүүл сарвал бай гэх юм бол нэгдүгээр бидний хоол аюул эрүүл эко, хоёрдугаарт нь бид нар өөрсдөө байгальдаа маш их ойрхон тэр шороондоо, усандаа, цэцгэндээ, тоосондоо юу гэдэг тэр болгонтойгоо ойрхон байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энэ их сонир судалгаа хийгдсэн байна л да. Хотод байгаа хүмүүс, хөдөө байгаа хүмүүс хоёр дээр харшлын ер нь өвчлөл хэр их өндөр байдаг юм бэ? Гэтэл тэр нь болохоор зэрэг бүр одоо малын хашаанд тижээвэр тийм мал өсгөдөг фермерүүдийн гэр дээр судалгаа хийсэн юм билээ. Тэгэхэд тэр фермерийн амьтадтай байнга ингээ холдоод идэг хүүхдүүдэд хашил баг байхгүй мөртлөөсөө хотын хүүхдүүдэд илүү их хашил үсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг эн чинь яаж юм хэр хүн хэдий ч нэ байглаасаа холдно, төдий ч нэ бид нар байгалийн бусад одоо олон юмнуудыг гадны бичиг хүлээж авдаг болно л гэсэн үг. За тэгэхээр одоо нэгэнд харшилтай болсон хүмүүсийн хувьд одоо яг одоо харшлын үйлрэл гэдэг чинь тийм. Одоо хаврын үйлрэл эхэлж байна. Энэ үед одоо харшилтай хүмүүс маань харшлаас хэтрэхээс хэрхэн одоо яаж энгийн байдлаар сэргийлж чадах вэ? Сэргийлэх боломжтой вэ бид? За тэгэхээр зэрэг нэгэнт одоо харшилтай болсон хүмүүс бол яг юунаас харшил өгч ийн гэдэг хамгийн түрүүнд тодорхойлуулах хэрэгтэй. Ургамлынх байна уу, хоол хүнснийх байна уу? Тэрийгэ тодорхойлуулсны дараа мэрэгжлийн эмчээс заавал зөвлөгөө авна. Одоо яг 4 сард харшлын одоо нэг вакцинуудыг хийж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар одоо хэрвээ нэгэнд харшилтай болсон бол одоо бид нар харшлын эмч нарт хандах ёстой цаг болсон байна. Тэгээд яг хөглөрөө зэрэг яг тухайн одоо ургамал байна уу, хоол хүнснээс байна уу хамгаалсан тэр вакцинуудаа хийлгээд за тэгээд аль болох өөрийгөө тэр харшилт байдлаас гаргах одоо хол байлгах хэрэгтэй. Тэр үүсгэгчээс. Тэхийн тулд яг нэгдүгээр бид нар маск зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор яг тэр цаг улиралдаа тохирсон хоол хүнсээ идэж явах хэрэгтэй. Ялангуяа маш их тийм шингэц сайтай. За тэгээд дээрэс нь болохоор зэрэг одоо эко гол нь эко тийм бүтээгдэхүүнүүдийг дээр нь болоод ирэхлээрээ зэрэг аль болох сайн унтаж өөрийгөө стресс байдлаас гаргаж элдв одоо тийм янз бүрийн сэтгэл санаа зовоох ийм асуудалд бол нэг оролцохгүйгээр бас тэрийг сонирхгүйгээр аль болохын тарих толгойг бол тайван байлгаж явах хэрэгтэй. За тэгэхээр хоолоо сайн зохицуулна. Дээр нь болохоор зэрэг мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авна. Дээр нь болохоор зэрэг аль болох тайван байх хэрэгтэй. Тэгээ ийм л зөвлөгөө одоохондоо бол өөрийн зүгээс өгөхөд юм байна. За баярлалаа танд. За баярлалаа.